Сайн байцгаана уу? Танхим цахим хосолсон сургалтыг явуулахад сургалтын менежер их нүүдэл систем рүүгээ өөрийн эрхээрээ нэвтрээд дараах тохиргоонуудыг хийх шаардлагатай. Бүтэц тохиргооцсны байгууллагын мэдээлэл засварлах тохиргооцс руу ороход хамгийн дор хэсэгт цахим хуваарьтай эсэх гэсэн төрлөөс та танхим цахим гэсэн сонголтыг сонгоод хадгалах товчлуурыг дарснаар танай сургуулийн мэдээлэл шинжлэгдэнэ. Үүний дараагаар хичээл зэсний цахим хичээл тохиргооцс руу ороход үүн дээр хөтөлбөрийн төвшингүүд болон тухайн хөтөлбөрийн төвшөнд хамаарах ангиуд харагдах бөгөөд 6-аас 9-р анги дээр дараах дөрвөн судлагдгуун харагдана. Та тухайн ангиа сонгоод жишээлбэл 6-р анги нь ямар хичээлийг захимаар үзэхийн тухайн хичээлээ сонгоод хадгалах товчлуурыг дарснаар тохиргоо хийгдэнэ. Энэ тохиргоог 7 8, 9 буюу анги тус бүр дээр хийж хадгалахыг анхаараарай. Дараа нь бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн түвшнөө сонгоход тухайн анги тус бүр дээр заавал судлахын хичээлүүд болон доошоо гүйлгэхэд сонгоны хичээлүүд харагдаж байгаа. Та тухайн ангиа сонгоод 10 дугаар анги дээр жишээлбэл цахимаар явах заавал судлахын хичээлүүдэд чеклээд мөн сонгоноор явах хичээлүүдэд чеклж өгөөд хадгалах товчлуурыг дарж тохиргоог амжилттай хийнэ. Мөн энэ тохиргоог 11, 12 буюу анги тус бүрээр хийнэ гэдгийг анхаараарай. Танхим цахим хосолсон сургалтын хичээлийн хуваарийг сургалтын менежерээс болон мэргэжлийн багшаас оруулах боломжтой бөгөөд сургалтын менежер оруулахдаа хичээл зэсний хичээлийн хуваар, үйлдэл, хуваар бүртгэх зэс рүү орсноор энэ талбараас тухайн ангийн хичээллэх ээлж анги бүлэг багшийн нэрийг сонгоход доор танхим цахим гэсэн хоёр сонголт гарч ирэх бөгөөд тухайн 7 ангид монгол хэлний уянга багш танхимын хуваарийг оруулаагүй байсан бол энэ талбараасаа танхим цахимын хичээлийн хуваарийг зэрэг оруулаад явах боломжтой. Харин өмнө нь танхимын хичээлийн хуваарийг оруулчихсан бол зөвхөн цахим гэсэн сонголтоо чеклэхийг анхаараарай. Ингээд танхим цахимын хичээлийн хуваарийг чеклж өгөөд хадгалснаар хуваар амжилттай бүртгэгдэнэ. Сургалтын менежерээс оруулсан хичээлийн хуваар автоматар батлагдсан төлөвт харагддаг бөгөөд мэргэжлийн багшийн оруулсан хичээлийн хуваарийг сургалтын менежер заавал батлах шаардлагатай. За батлахдаа үйлдэл зэснийхаа хуваар батлах цуцлах зэс рүү ороод тухайн ээлж, багшийн нэр, ангиа сонгож батлана. За саяны хуваарийг бол би менежер эрх дээрээс оруулсан учраас автоматар батлагдсан төлөвтэй орж ирж байна. За мэргэжлийн багшийн хуваар бол багш өөрөө хуваараа оруулсан тохиолдолд бол төлөв дээр бүртгэсэн төлөвтэй харагдана. Түүнийг хуваараа бүгдийг чеклээд батлана. За хуваар батлагдсанаар тухайн багш маань цахим журналаа хөтлөх, цаашлаад цахим контент оруулах, сурагчлаа үнэлээд явах боломжтой болох бөгөөд та тухайн хичээлээс цахимын хуваар нь аль вэ гэдгийг харахын тулд тухайн анги хичээлийн нэрний ард талд хаалтан дотор цахим гэсэн сонголтоогоор харагдаж байгаа гэдгийг анхаараарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.